Сайн байцгаана уу үзэгчдээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газраас зохион байгуулсан жижиг дунд үйлдвэрийн удирдах ажилтны сургалт аялын нэвтрүүлгийг төлөвлөж байна. Өнөөдөр одоо Монголынхон төрийн байгууллага, орон нутгийн жижиг дунд үйлдвэрийн мэргэжилтнүүд, компани захирлууд, оршуудын төлөөлөл, Монгол улсын их сургуулийн төлөөлөл гээд 30 хүний бүрэлдэхүүнтэй баг бол одоо 7 хоногийн энд одоо туршлага судлах ийм сургалтанд хамрагдаж байна. 2026 оны 6 дугаар сарын 8-наас 12-ны өдрүүдэд бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод зохион байгуулагдсан жижиг дунд бизнесийн удирдах ажилтны дижитал чадварыг хөгжүүлэх сургалтанд Монгол улсын жижиг дунд үйлдвэрийн салбарын удирдах ажилтнуудаас бүрдсэн 29 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид амжилттай оролцоод ирлээ. Өнөөдөр Монгол улсын жижиг дунд үйлдвэрийн газар Өвөр Монголын өөртөө засах орны санхүү эдийн засгийн их сургуультай одоо хамтран ажиллах санамж жижиг байгууллаа. Ингээд энэ одоо харилцан ойлголцлын санамж жижиг өрөөнд жилдээ 60 хүн нэг удаагийнхтай 30 хүнээр ингэж одоо туршлага судлах ийм сургалтыг зохион байгуулахаар ойлголцлоо. Ингээд жил бүр одоо энэ арга хэмжээг одоо энэ сургалтаа ингээд үргэлжлүүлэхээр хоорондоо ойлголцсон байгаа. Энэ сургалтын хамгийн гол ач холбогдол бол одоо хоёр улсын одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, горшоолагчид маань үйл ажиллагаагаа хамтарч хийх, хамтарч одоо бизнес арилжаа хийх, энэ чиглэлд одоо захин худалдаа зохион байгуулах, эдний одоо ухаалаг мал аж ахуйн одоо яаж одоо өхөр малаа одоо бүртгэж ийнү гэдэг энэ системийг судлах ийм ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Санамж жижигхэн хүрээний жижиг дунд үйлдвэр үйлчлэгээний салбарыг дэмжих, хоршоо хөгжүүлэх, хүний нөөц бэлтгэх, мэргэжилтэнд солилцох, хил дамнсан цахим худалдаа хөгжүүлэх, дижитал шилжилтийг эрчимжүүлэх, удаан аж ахуйн үйлдвэрлэлийн механикжуулалт, шинэ технологи, ноу-хауг нэвтрүүлэх, хамтарсан экспо үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ. Сүхбаатар аймагтаа шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд Бадамлах үйлс гэж хоршоо байгуулан ажиллаж байгаа. Манай Сүхбаатар аймагт хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа малын түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулах, арьс шир боловсруулах, хил дамсан худалдаанд одоо гаргах энэ чиглэлээр бас одоо бизнес хийх юм боломжийг одоо судалж яваа. Өнөөдрийн сургалтын үр дүндэл үнэхээр их сэтгэл ханамжтай байна. Хил дамсан худалдаа эрхлэх, бизнес хийх, экспорт, импортын одоо бүтээгдэхүүн нийлүүлэх гарц гаргалгааг маш нарийн одоо судлаж, судалгааны үндсэн дээр одоо бидний мэдээлэл өглөө. Бүгд найрамдах Хятад ард улсын импорт, экспортын татврын бодлого, хил дамсан цахим худалдаа, олон улсын логистикийн шинэ технологи, мал аж ахуйн салбарын дижитал шилжилт, том өвгдлийн шинжилгээний технологи ба хэрэглээ зэрэг сэдвээр мэргэжлийн илтгэлүүдийг сонссон дуршлаг судлаа. Миний би даяар технологи компани урилгаар энэ жижиг дунд бизнесийн удирдах ажилтны дижитал чадварыг сайжруулах сургалтанд оролцож байна. Өнөөдөр ингээ 2 дахь өдөр ингээ цахим худалдааны чиглэлээр Монголынхон жижиг дунд бизнесийн удирдлагуудад ингээ бизнес эрхлэгчдэд сургалт танилцуулга орлоо. Манай зочил технологи компани ингээ 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулдаг. Монголдо нэг 2000-аад харилцагчтай. Ингээд Монголынхон худалдааны салбарыг цахимжуулах үйл хэрэгт ингээ оролцоод явж байгаа компани байдаг. Өвөр Монголын санхүү эдийн засгийн дээд сургуулийн хамт олондоо бас энэ сургалтыг, сайхан сургалтыг зохион байгуулж байгаад нь баяр талархаад бас цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсье. 2 дахь өдөр төлөөлөгчид импорт, экспортыг гайлын агуулгах, гайлын баталгаад бүсийн боловсруулах үйлчлэгээний үйл ажиллагаатай танилцаж, хатаасан мах буюу борц үйлдвэрлэлийн үйлдвэр болон автомашины тоноглолын үйлдвэрлэлүүдээр зочиллоо. Өнөөдөр арга хэмжээний 2 дахь өдөр бид бүхэн Хөх хотын гайлын баталгаат агуулгах дээр болохоор хүрэлцэн ирсэн байна. Энэхүү агуулгах маань болохоор Хөх хотод байршдаг. Тэгээд гадаадаас экспорт, импортын одоо бараа бүтээгдэхүүнүүдийг
Хот руу нийлүүлэх ийм одоо бүрэн боломжтой газар байгаа. Энэ газар нь юугаараа илүү давуу талтай юм бэ гэхээр Монгол улсаас одоо зөвхөн одоо замын үйл дээр орж ирсдэг замын үйл дээр болохоор галийн бүрдүүлэлт зэрэг хийдэг бол энэ хот болохоор энэ бүрдүүлэлтийг болохоор хийлгэх боломжтой. Энэ нь ямар давуу талыг бий болгох вэ гэхээр за нэгдүгээрт болохоор одоо хугацаа хэмнэх ийм бүрэн боломжийг болохоор олгож байгаа. Хоёрдугаарт нь болохоор бас зардлыг хэмнэх ийм боломжийг олгодог. Тэгээ бид бүхэн энэ газартай танилцаад бас ямар ойлголтыг илүү сайн авч байна вэ гэхээр одоо энэ галийн баталгааг дагуулах нь нийтдээ 88 га газар байршд юм байна. За тэгээ 88 га газар байршихдаа бас нэлээд олон үйлдвэрүүд болохоор одоо байршсан. Энэ үйлдвэрүүд нь болохоор түүхий эд материалаа гадаадаас аваад за энэ нь болохоор хятад руу нөө гайлраар орохгүйгээр түүхийд нь маш хямд байдлаар одоо үйлдвэрүүдтэй нийлүүлэгдэх ийм одоо бас боломжтой. За бид бүхэн сая автомашин тоногдлын үйлдвэртэй танилцлаа. За энэ автомашин тоногдлын үйлдвэр нь болохоор хуучинч бай, шинч бай, ямар ч автомашиныг болохоор хэрэглэгчийн хүссэн загвар дизайн за дотоод одоо догчлолт энэ бүх зүйлүүдээр нь болохоор тоноглох бүрэн боломжтой үйлдвэр байт юм байна. За тэгээд сая үйлдвэрийнх нь бас менежерийн танилцуулгаас ингээд сонсож байхад болохоор гол энэ үйлдвэрийн уран хэрэглэгчид юу хүсэж байна тэрийг бид бүхэн биелүүлнэ гэсэн ийм одоо урайтайгаар үйл ажиллагаа болохоор явуулдгаа гэдэг. За ийм одоо сайхан үйлдвэртэй болохоор танилцлаа. За эндээс авах одоо гол одоо санаа гэх юм бол бас хэрэглэгчид өөрснийхөө автомашиныг ялангуяа дотоод одоо догчлолт интерьер дизайныг өөрснийхөө хүсснээр ингээд захиалга өгөөд хийх бас бүрэн боломжтой. Тэгээд энэ монголчуудад бас нэг давуу талтай зүйл нэх юм бол хятад одоо автомашин тоногдлуулаад Улаанбаатар хот руу авъя гэх юм бол бас нэлээд өндөр болохоор өртөгтэй болох боломжтой. Тэгвэл энэ ч болохоор ингэж засвар үйлчлэгийг болохоор хийлгэснээрээ илүү өртөг ингээ багтаа. За тэгээд болохоор гайлийн бас бүрдүүлэлт энэ бичиг баримт за гайлийн болохоор татвар тийм ээ энэ зүйлүүд дээр бас харьцангуй давуу талтай ийм байх боломжтой юм байна. Мөн хил дамнасан цахим худалдааны иж бүрэн үйлчилгээний систем, экспортын платформын үйл ажиллагаа, хиймэл оюун ухаанд суурилсан орчуулгын технологийн талаар сургалтанд хамрагджээ. Өөр Монголын даяар чойног мэрэгдлийн хязгаарлалт компани ерөнхий инженерээр ажиллаж байна. Тэгвэл манай компани бол голдуу Монгол хиймэл оюун чигвэл аж ахуй хэллийн донд байгаа аж ахуй хэллийн хамгаалалтын систем өдгөр талаар ажилладаг байна. Чигвэл ойрын жилд бол хил дамнасан жахам худалдаа чигвэл оюунчлан мал аж ахуй өдгөр талаар ажиллаж байна. Чигвэл энэ удааны дом жижиг домд аж үйлдвэрийн манай Өвөр Монголд ирж сургаалт хийсэн дээр бол манай компани бол тренингийн талаар бол саппорт хийсэн байна. Чигвэл энэ удааны хөдөлгөөнд бол Монголын талаас аж ахуйлтан чигвэл сургуулийн судлагчид чигвэл засгийн талын удирдлага нар хүрэлцэж ирсэн байна. Тэгвэл бид нар бол өөрийнхөө дуршлах өдгөрийг бол олонтой сайхан хаваалжиж саналаа солилцоод их сайхан хөдөлгөөн болсон байна. Чигвэл энэ хөдөлгөөнөөр дамжаад бол одоо Монгол хятадын хоорондох энэ тооцлон аж ахуйн энэ талаарх одоо хавсралыг дэмүү одоо чугаар хөгжлөхийг энэ түлхэн айхуулах талаар бол сайхан саналж өвдлөн солилцож явсан байна. 3 дахь өдөр Монголын Монкрем, Юргана Индастри, Зузу, Зочил технологи зэрэг компаниуд
бүгд найрамдах хятад ард улсын шалгалт баталгаажуулалтын группийн Өвөр Монголд компанитай хамтын ажиллагааны санамж жижиг байгуулсан нь хоёр улсын бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх чухал алхам боллоо. Өвөр Монголын Панитау хүнсний компани нь голчлон үхрийн борц үйлдвэрлэдэг. Бид зах зээл дараах үндсэн 3 төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. Үүнд уламжлалт үхрийн махан борц, нэмгэн бөгөөд үхрийн махан борц, том хэмжээтэй үхрийн нарийн урт махан борц зэрэг орно. Эдгээр нь манай компанийн голлох тулгуур бүтээгдэхүүнүүд. Борлуулалтын тухайд гэвэл онлайн суугаар дотоодын зах зээлд голчлон борлуулдаг бөгөөд энэ нь манай хамгийн том зах зээл юм а. Харин уламжлалт суугаар голдуу гэрээт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ жилийн хувьд бид гадаад зах зээлд гарах бэлтгэлээ ханган үүндээ түлхүү анхаарч ажиллаж байна. Мөн төлөөлөгчд бүгд найрамдах хятад ард улсын шалгалт баталгаажуулалтын группийн нэгдсэн лаборатори Өвөр Монголын үндэсний арилжаа олон улсын худалдааны төвөөр зочилж нэг дэлгүүр 4 хэлбэр бизнесийн загвартай танилцсан юм а. Үүнээс гадна Өвөр Монголын үндэсний харилцаа хөгжлийн холбоотой уулзалт хийж хоёр улсын жижиг дунд бизнесүүдийн хил дамжсан цахим худалдааны импорт, экспортын хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Сургалтын хүрээнд мөн хиймэл оюун ухаанд суурилсан үхрийн нүүр таних технологи, малын гарал үүсэл даатгал зээлийн хяналтын систем, ухаалаг бэлчээрийн технологи болон стандартын талаар судалгаа сургалтууд явагдлаа. Төлөөлөгчид дараагийн өдөр Хөг хоттой дэлхийд тэргүүлэгч сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч UIL Group болон олон улсад танигдсан Embrasil брендийн таргадын үйлдвэртэй танилцжээ. Хинтээ аймгийн жаргалтан сумаас ирсэн Хэдэн Гилан гэд малчтын оршооны дарга байгаамаа. Тэгээ энэ удаагийн сургалтанд оролцсноор бол баггүй зүйлийг мэдэж авч ойлгож байна. За тухайлбал одоо өржлийн хоньны аж ахуйтай танилцлаа. За махны үйлдвэртэй үйл явцтай танилцлаа. Энгийн сүний баримттай танилцлаа. Эндээс бол хоршоод хамтарч ажиллаад хамтын ажиллагаагаараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээлд гаргах боломж болцооны талаар бол баггүй туршлага заавал санаанууд олж мэдлээ. Эдгээр үйлдвэрүүд нь бүрэн автоматжсан ухаалаг үйлдвэрлэлийн шийдлүүдийг нэвтрүүлсэн нь оролцогчдын анхаарлыг татжууллаа. Мөн энэ өдөр оролцогчид үхрийн өвчнийг илрүүлэх, хиймэл оюун ухааны технологи, бэлчээрийн ухаалаг менежмент, бэлчээрийн менежер программын хэрэглээний талаар сургалтанд хамрагдаж, сургалтаа амжилттай дүүргэн сертификатаа гардаа авсан юм а. Манайс нэг гэрэгнээ сурвалжлагаар дамжаад сургаалаар дамжаад энэ Монгол улсын жижиг дунд үйлдвэрийн газар нь томилсон 30 нэрс сурагчид харин бас энэ Өвөр Монголын санхүүгийн засаг ааж авахын их сургаалын хамтарч биегүүлсэн энэ сургаалтын анкет оруулаад одоо хөчлөн дууслаа тэгээд. Тэгээд уулг нь 20 уулг байдаг манай суралцсан. Нэг нь бол хин дамсан чамуулдар нэ орчнээ хөргөлөнэ ядал онлын бас ярилцж бас ядал одоо хөргөлж байдлаа үжиж бас тэгээд 20 дугаар уулган бол юмнэ валк малаач хэн хэмэтэй бас онл бэн бас хөргөлөнэ орчин бэн өнөө одоо харсан ярилцсан тэгээд энэ хөдөлгөөний сурвалжаар болоод манай багц сурагчид хоорондоо хамтаа их сайн ялгаачлаа тэгээд энэ бол одоо энэ сургаалаар дамжаад манай бүгд хятадууд болоод энэ Монгол хоорондоо сүүлэн өн хөвчнээ 20 хөвчнээ талаар хамтарч ажиллагаа явууллаа гэж одоо ийм бүр танилтай болсон байна гэж.
한 야만에 우리 말이 되죠. 어느 부도 가지고도 많이 Сургалт танилцах аяллаа сүүлчийн өдөр төлөөлөгчид өвөр Монголын сүнэд баруун гушуунд байрлах Думан хоньны үндэсний үржлийн бааз, мөнх гол мах боловсруулах үйлдвэр, Хятад Монголын хамтарсан олон улсын худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсанаар хөтөлбөрөө өндөрлүүлсэн юм а. Оролцогчдын зүгээс энэхүү сургалтыг жижиг дунд үйлдвэрийн удирдах ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, дижитал шилжилт болон хил дамнасан худалдааны шинэ боломжуудыг ойлгоход өндөр ач холбогдолтой өр өгөөжтэй арга хэмжээ болсныг онцолж байлаа. За Монгол улсын жижиг дунд газрын хэрэгжүүлэгч агентлаг болон за өвөр Монгол бүгд найрамдах хотод ард улсын өвөр Монголын санхүү эдийн засгийн бизнес сургуулийн хамтарсан за хөтөлбөрт хамрагдсан байна. За энэ удаагийн хөтөлбөрөөр бид за мал аж ахуй, за автомашины тоноглол, за борц хэрхийх, сүний үйлдвэрүүд гэсэн за аж ахуй нэгжүүдээр зочилсон болон за өдөр бол бид нар сургалтанд хамрагдлаа. За хамгийн гол бас давуу тал нь болохоор одоо сүний үйлдвэрээр зочилсон автоматжуулалтыг за бий болгосноор маш их таалагдлаа. Одоо Монголын үйлдвэрүүдийн автоматжуулалттай болсноор за нэгдүгээртээ хүний одоо гар үйл тохирлыг багасгах нь, за хоёрдугаар хөдөлмөрийн зардлыг бууруулна. За мөн зардлыг бас хэмнэх юм боломжтой гэж харлаа. За энэхүү сургалтаар хоршоо за болон манай Монголын аймагуудын олон хоршоодын нэгдэл ирсэн байна. За аймагуудад зэргийн төлөөлөгчд байгууллагууд маань за энэхүү сургалтынхаа үр дүнг өөрсдийнхөө за ажилдаараа гоё хэрэгжүүлээд за бодиттой юм туршлага хөрөмтсөн гэж бодож байна. Тэгэхээр та бүхэндээ амжилт хүсье. Сургалтанд хамрагдсандаа за маш их баяртай байна. Өдөр бид нар онлайн хичээлээ за өглөөгөр нь бид нар бодит яг үйлдвэрээрээ за туршлага хөрөмтлүүлээд явлаа. Түүнчлэн төлөөлөгчд сургалтыг амжилттай зохион байгуулсан өвөр Монголын санхүү эдийн засгийн их сургууль, олон улсын боловсролын сургууль болон Монголын талаас зохион байгуулалт хийсэн жижиг дунд үйлдвэрийн газарт талархлаа илэрхийлж байлаа.